За эцхэн Азараа байна. Өнөөдөр танартаа 2006 онд гарч ирсэн Ouran High School Host Club гэдэг анимагаар бэлдсэн байна. За тэгээд орой тусан бол уушлаарай өмнөхөр заагүй байлаа. Энэхүү интрого явуулаад аним руу орцгоё. Тэгэд би байж үлээ 17-той октинуудээр би солиотой уруулны чинь цор ганц шиг хүүе болож хүмүүс хараад байна. Зүгээр улам үлсээд бай хижилчин тарахаар гадаа хүлээж бай чи миний дэргэд тайван сайхан чамсгал бүрчин намайг түгшээж. Манай аним маань Харо гэдэг хүүхэд баячуудын сургуульд шилжиж иж байгаагаар эхэлдэг. Баячуудын хүүхдүүд их шуугатай болохоор чимээгүй хичээлэх газар хайж авч агаад ашиглагдах хөгжмөө өрөө гэдэг өрөөрөө ордог. Үгүй тэгсэн чинь юу вэ? Баахан сарны асгараал, баахан царайлаг залуучууд хост клубуд тавтай морил гээл урж байна. Энэ сургууль бол баячуудын сургууль. Баячуудын хүүхдүүд өөрсдийнхөө зугаа цэглэлийг эндээ үүсгэдэг. Жишээлбэл Ouran Host Club нь царайлаг хүүхдүүдээр дүүрэн охтуудыг баясгах зорилготой клуб гэсэн үг. Харин Харо маань андуураад Host Club-ийн төвд ороод ирдэг. Тэгсэн тентгийнхэн юу вэ? Эрэгтэй хүүхд үү гэд. Гэхдээ харж байгаачлан энэ чийдэн асж байгаа ямар учиртай та нар ойлгохгүй байгаа бах. За би тэгж байгаа тайлбарлаад өгье. Харо бол энтхийн энгийн сурагч. Өөрийнхөө сурлагаараа энэ сургуульд орж ирсэн ба нэг үгээр бол эдний хувьд хуврын бараа л гэсэн үг. Саяжингаа энэ варыг заагаад байгааг та нар анзаарж байна уу? Удахгүй энэний хэрэг гарнаа. Тиймээс хүлээгээрэй. Харж байгаачлан энэ шар үст бол үнэхээр хөнгөмсөг амтан. Ядуу амьдралаар амьдарч байгаа ч гоо үсгэлэг үзэн бишир гээд бүр олон юм ярьж өглөө. Тэгснээ Харог маань ийм сурагч үйлчил хүссэн байх ч гэж тий. Чи аль төрлийн сонирхшин чимээгүй бас гайхалтай Лолита чөтгөрүүд эсвэлдэг гээ. Харо маань зүгээр хичээл хийх гэж л ирсэн гээд тэгсэн шууд нүүрэнд нь хүрснээ эсвэл намайг туршмаар байна уу гээд Харо маань сандарсандаа арийнхаа варыг хагаж өрхнөө. Яагаад заагаадсныг одоо ойлгож чадсан аа? Мэдээж манай Харо маань хүнтэй вар хаглаад өрөнд орчихдаг. Бүр зүгээшний бүр биш. Бүр 8 саяны өрөнд орчихдгоо. Тэгсэн шар ус маань мөнгө байхгүй бол биеэрээ түл. Өнөөдрөөс чи Host Club-ийн нохоо гээл авдیں۔ Да. Гүй энэ Host Club гэж бүр охтуудын жаргалаа жаргал. Олон янзын дүр хэсэгсэн царайлаг хөвгүүд донд охтууд маань бүр эргэлдэж өгнөө. Энэ бол ахлах сургуулийн 2 дугаар анги. Тамаки Суи буюу Host Club-ийн ахлагч. Тэгсэн нэг харваас цалтай охин чамайг нэг амтнд хийжиж байгаа гэж сонссон. Гээд ярьж байтал чөтгөрийг дурсахаар гэж Харо маань хүрээд ирдэг. Тамакиж Харууд копи загсан байтал манай хүү маань өөрийнхөө ашигладаг копиг аваад ирдэг. Тэгээд энэ одоо юу вэ? Энгийн хүний хэрэглэдэг копи юу гэсэн илт давуу амар олон хүмүүс сонирхоод хурж ирж байгаа харагдаж байгаа байх. Тэгсэн Тамаки маань би энэ копиг уух болно. Үүнийг ууж өөрийгөө батлах болно гээд бүр бөөйн болж байна. Энэ бүр зэвэн амтнаа. Харог маань мууснаа юу гэсэн бэ гэсэн өөртөө ярьсан юм а гээл улсайруулдаг. Та бүгдийг харж байгаачлан энгийн үний копиг энгийн үнээр найруулж байна. Тамакич одоо ууцгаая гэсэн охтууд нэг л айгаад байна. Үүнийг уучвал аа загнах байгаа гэсэн. Миний амнаас уул яах вэ гээд бүх охтыг уулгаж өргөнөө. За одоо Host Club-ийн дүртэй танилцгаая. Манай хоёр хэр бол ах дүүсийн хайр тоглодог. Би ээж шиг охтуудыг өөрсдөө татаж чаднаа. Энэ бол Мори болон Хони. Томиг нь Мори, жижигийг нь Хони гэдэг. Хонигийн тоглолтог дүр бол Лолита. Жижигхэн хөөрхөн зангаараа охтуудын хайрыг татдаг. Энэ бол 3 дугаар ангийн сурагч Моринозука Такаши. Мори гэж дууддаг. Харин энэ бол 3 дугаар ангийн сурагч Хинонозука Мицукуни буюу Хони гэх очтой. Харо Хониг 3 дугаар анги гэхэд итгэдэггүй ч нүдний шилт маань түүнийг ийм биетэй ч гэсэн биетэй багтамгийн хүчтэй гэж хэлдэг. Энэ үед Хони маань хурж ирээд өөрийнхөө дуртай бамбуушийг өгье гэдэг ба манай охин хэрэггүй гэдэгч бамбууш болон Хониг юм царайг хараад хөөрхөн ингэж хэлснээр манай Хони маань ч Харог эмгтэй гэдгийг мэдж авнаа. Тэгэхээр Харог эмгтэй гэж мэдхээр чийдэн асаад байгааг та нар анзаарсан байх. Нэрээ нүдний шилт маань 2 дугаар ангид сурдаг Оторо Кояя гэдэг нэртэй дэд захирал байгаа. Нэг хөрхэн инээж агаад Харог маань амар сүрдүүл өрхнөө. 8 саяныхаа мөнгийг төлөөлөхгүй. Зүхтах гэж оролдох юм бол манай гэр бүл хувийн 100 зэрэгтэй эмэгтэй гээд. Харо энэ клуб яагаад байдгийг ойлгохгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ялгах хэрэггүй. Доторх сэтгэл зүгэл харах хэрэгтэй үстэй гэсэн шар үст маань дахиад л солиорч өгнөө. Үсгэлэнтэй зүйл бол үсгэлэнтэй. Музейд яагаад музейдний зүйл байдаг? Юу нь яагаад тэгдэг?
бурхан хаяа шудраг бус ханддаг, заримыг нь төгс бус бүтээдэг гээд. Харууч шар үстэд нэг үг хэлэх гэснээ зохистой байлгая гэж доод нэлээ удаа бодноо. Юу гэж хэлвэл дээрээ гээл. Тэгсэн шар үст маань би чамд амар амархан юм зааж өгье. Чи жишээлбэл шилээ ягаа тавихтаа чигчээ ураагаараа тулдах хэвээр. Нэг иймэрхүү байхад болно гэсэн манай охин маань хэлэх үг олоод амар гайтай гэлчдэг. Үүнхэн гомцсон шар үст маань шууд сууж орхиноо. Хоёр ихэрч хааруу хөөргөөд хаарууч гомдоох гэж хэлээгүй шүү гэсэн шууд босч ирээл өөдрөг болж байна. Айгүй хурдан сэрэгдэм бэ гээд манай охин бодноо. Гүй тэгсэн хоёр ихийн нэг нь манай харуугийн нүдийн шинжийг авч орхиноо. Тэгснээ эвдэн харсан шинжтэй бүр гацж орхино. Шар үст жалгаагүй харвуугүй юу бүгдэнд нь юм захинаа. Хувц аваад ор өснөөр янзлагч нэмээд линзний газартай холбогд гээд. Гүй тэгсэн хооны маань би юу хүү гэсэн тоортл идэж гин. Манай хооны ч гомцсон шинжтэй бүгд л заггүй байна да гэж тоортл идэж суудаг. Хоёр ихэрч май дөрөн товц өмс гээд өмсүүлэх гэсэн манай охин маань ойлголоо даа гэж хоёр ихийг хөөдөг. Харууг эмхтэй гэдгийг мэднэ. Бүгд харууг хүлээж байх ба гарч ирэхийг нь хараад бүр шар үст маань дурлаж орхиноо. Бүр амар хөөрхөн байна. Аавынхан сэтгэл хөдлөж гин гэж. Ийхүү манай зарц маань төгслөө. Албан ёсоор чи бол хостинг гишүүн гэж зарладаг. Түүнийг 100хан гишүүн өөр дээрээ авч чадах юм бол бүх үрийг нь цариулъя гэснээр манай харуу маань албан ёсоор хостинг гишүүн болдгоо. Өөрийгөө яг юу хийгээд байгааг ойлгоогүй ч өөр дээрээ 100хан хүн дахиад авчих юм бол өрн цайрна гэснийг санаад хичээхээр шийддэгэ. Шар үстийн ч санаан зовоод ажиглал манай харуу маань үнэхээр сайн байдаг ба өөрийнхөө түүхийг яриад байглаараа охтуудын зүрх сэтгэлийг өөрийн болгодог. Үүнд нь шар үстэйч автдаг. Төвний өөрийнхөө байгаа зан чанар дутагдсан охтууд дахиад үйлчлүүлэн гэдэг ба манай харууч тэгвэл баярлах байна гэж инээснээр манай хэдий санаанч амардаг. Тэгсэн энэ харваас амар хүүхэнчин. Гүй та нар тэнд үнэхээр санаа тавих юм аа. Яагаад тэгж санаа тавиад байдгийг гэж мэгээд. Шар үст маань харухыг түүнтэй танилцуулдаг ба инээсэн царайг нь хараад шууд л тэрвэрж орхиноо. Сандарсан харуу маань Мори сан туслаарай гэсэн шууд чоод өргөж авдیں۔ Тэгэхдээ харууг маань эмхтэй гэдгийг мэддэгэ. Энэ харц бүр яг хорт могоо шиг. Хост клуб дарсны дараа манай харуу маань өөрийнхөө цүнхийг хайгаад болтгоо ба цонхоор харсан цүнхийг нь ус руу шидчихсэн байдаг. Харууг авахгүй явсан замд нь нөгөө шоломчин бараг л манай охиныг байр сураа мэдэр зэдэр гээд хэлхийлээд явдаг. Харуу маань юу бодож санах вэ? Өөрийнхөө цүнхийг гаргаад түрүүчээ хайдаг. Гэхдээ ерөөсөө хайгаад болж чаддаггүй. Тэгсэн шар ус маань ирснээ яахаараа хост клубээ тасалдیں۔ Яагаад цүнхчин орчихсан гээд. Ерөнхийдөө санаа тавьдаг. Манай охин маань түрүүчээ олохгүй байна. 7 хоногийн өмнө өдрийн хоолны мөнгө байгаа гэсэн шар ус маань шууд ус руу ороод түрүүчийг нь олж өгдөг. Тэгснээ яагаад цүнхчин унчихсан юм гэсэн харууч цонхоор гацсан маа гээл хэлдэг. Тэгсэн нөгөө шулуунчин манай харуу захиалсан байдیں۔ Зүгээр ч цай уучихгүй манай хөрөө үг шиднэ. Чамайг энгийн бос болохоор л шар үст анхаарал тавьж байгаа юм гээд. Тэгсэн манай охин арай хардаад байгаа юм уу гэсэн энэ царайг нь л гарчих бүр дүнсийгээл явчихна. Тэгснээ гинт огцом харуу татснаа өөр дөрөө унгаагаад хөө энэ энгийн гарчин намайг бараг хүчинтлээ барьлаа гээд энэ амтнаа аваарай гээ бүр жүжиглэж гарнаа. Тэгсэн хоёр их маань гинт дээрээс нь усгаа ичдэг. Манай энэ шулуунч бүр гайхаад яаж ийна гэсэн шар үст маань тэр шулмыг босгосноо. Чи хөөхөнч гэлээ харуугийн цүнхийг ус руу шидэж одоо бүр ингэж жүжиглэх гэж байгаа юм уу? Бид харууг тийм зүйл хийх нэгэн биш гэдгийг мэдэж байгаа болохоор чиний үгэнд л итгэж чадахгүй. Одооноос манай хост клубд чи үйлчлүүлж болохгүй гэж хэлээд охиныг хөөгөөд явуулнаа. Тэгснээ манай харуу галтаа гаргасан гээ дахиад 1000 йенээр торгодог. Хараг маань ч нойтон хувцастай явуулж болохгүй өөр 4 хувцас байсангүй гээд эмэгтэй 4 хувцас өгдөг. Харуу маань за баярлаа гээд хувцас сольж өмсчихсэн чинь манай шар ус маань орж ирээд харууг маань эмэгтэй гэдгийг мэднэ. Гүй эмэгтэй парвтай харуухийг л харчих бүр амар үсгэлэнтэй үүнийг хасан шар ус маань бүр жинхнээсээ дурлцдаг. Нөгөө хэдийнхээ реакшн л харчих. Энэ нүдний шилт маань ийхүү хайрын түүх хэлсэн да гээд.
Харууж албаар хүйсээ хэлээгүй. Угаасаа та хэд анзаараагүй болохоор хэлхийг хүсээгүй гэснээр гинт дараа нь тэгж хэлнэ гээд инээдэг. За ингээд аними маань 1-р ангинд дуслаа. Харухи маань урт устай үнэхээр хөөрхөн байгаа биз. Санал хүсэлтээ коммент бичүүлдээгээрэй. 2-р ангиа удахгүй оруулнаа. Түр баяртай.